Миний яг энэ олимпийн зорилго бол 2 минутаас дотгошоо орох байсан. Гэхдээ яг тэр дундаа би яг минут 58 секундыг айгүйх зорж одоо яг сүүлийн 6 сарын турш бэлтгэлээ хангасан. Гэхдээ яг 1 минут 59 секунд явсан. Гэхдээ өөртөө жоохон сэтгэл дундуур байгаа ч гэсэн ямарсан зорилгоо биелүүлээд 2 минутаас дотгошоо орсондоо маш их баяртай байгаа. Токиогийн олимпийн хувьд бол мэдээж бүх зүйл анхных байсан. Бас бүх зүйл маш өөрөөс нь тэр үед ковид-19 гээд бидний бэлтгэл бараг жилийн хугацаанд тасралттай байсан. Тэгээ тэр үед зөвхөн 50 м-ийн өрөөр даалгас хил дээр оролцож байсан. Энэ удаад гэх юм бол мэдээж туршлага надад байсан. За дээрэс нь бэлтгэл сүүлийн 2 жилийн хугацаанд маш өндөр түвшинд хангагдаад би ч гэсэн өөртөө айгүй ихтгэлтэй оролцсон. Олимпийн уур амьсгал ч гэсэн бүр маш ондоо үзэгч, стадион дүүрэн үзэгч тэгээд одоо ингээд дэмжиж байгаа байдал нь ч гэсэн айгүй ингээд гайхалтай яг жинхэнэ олимпийн уур амьсгалыг энэ чинээс л мэдэрч байна. Би энэ олимпиас өөрийн одоо яг Лос Анжелесын олимпийн зорилгоо яг ингээд тодорхойлцсон. Би яг сая 18-д орсон байхгүй. Тэгэхээр 16-д орох юм бол хэрвээ семифайнал буюу хагас шигшээд оролцох боломжтой байдаг. Тэгээ ер нь бол би семифайналыг нэлээд зорж ирсэн. Гэхдээ ямар ч тач 18 гэдэг чинь би өмнө нь дэлхийн аваргаар нэг 23, 24 дугаар байранд ороод ирсэн. Тэгээ энэ удаад 20-с дотгошоо орж ирсэнтэй бүр үнэхээр баяртайгаа. Тэгэхээр дараагийн дэлхийн аваргаар магадгүй хагас шигшээд бас оролцох гэж бодож байгаа. Дэлхийн шилдэг тамирчидтай ер нь бол дэлхийн аварга Азийн наадмаар хамт оролцож исэн. Бас энэ олимпийн тэмцээнд хамтдаа оролцно гэдэг бол маш том одоо нэр төрийн хэрэг байсан. Сүүлийн жилийн хугацаанд гэх юм бол яг миний амжилт маш хурдтай ихсэн. Тэгээ ер нь бол би дэлхийн одоо нүднэд ч гэсэн өртсөн гэж өөрийгөө бодож байгаа. Америкийн сургуулиудаас надтай холбогдоод би тэгээд одоо Division 1-ийн сургууль руу 100% тэтгэлэг аваад явахаар болсон. Тэгээ энэ маань ч гэсэн яг ингээд миний амжилт ахисантай айгүй холбоотой. Монгол улсад усан цэлд ер нь хөгжөөгүй спорт. Тэгээ ингээд гинэт амжилт нь дахиад ирэхээр дэлхийн бусад улсууд ч гэсэн айгүй их сонирхож ингээд чих тавьж харж байгаа надад амар их таалагдж байгаа. Би яг дэлхийн усан спортын холбооны одоо ингээд хөгжиж байгаа орнуудад өгдөг ийм тэтгэлэг байдаг. Яг жилийн хугацаанд тэр улсаасаа хамгийн сайн тамирчныг сонгоод жилийн хугацаанд бүх зүйлийн бүх зардлын дагаад бэлтгэл хийлгдэг. Би тэгээ Таиланд улсын Пхукет хотод яг сүүлийн 2 жил тасралтгүй ерөөсөө гэртээ ирэхгүйгээр яг тэнцээ 2 жил бэлтгэлээ хийсэн. Тэгээд маш том өөрчлөлтийг авчирсан миний бэлтгэлийн одоо процесс тэгээд тамирчны сэтгэл зүйн хувьд ч гэсэн айгүй тийм өөртөө ихтэй болж эхэлсэн. Яагаад тэгэхээр одоо миний амжилт ахиад одоо дэлхийн түвшинтэй нэлээд ойртож ирж байгаа болохоор өөртөө итгэлч гэсэн тэгээд цаашдын одоо зорилго маань ч гэсэн илүү тод харагдаж эхэлсэн гэх юм уу. Өөр улсаас ингээд том тэмцээн рүү явахаар бас жоохон заримдаа ганцаардмаар юм шиг санагдаад байдаг. Би бас Азийн наадам руу бас өөр Таиландаас явж исэн. Тэгэхэд яг ингээд багийн уур амьсгал байхгүй. Тэгээд тосож авахд ч гэсэн нөгөө нэг ганцаархнаа явж байгаа болохоор тосож авч байгаа хүмүүс нь ч гэсэн заримдаа гайхаж байхад байдаг. Тэгэхээр ямар ч гэсэн олимпиад ирээд бас дүүтэйгээ хамт уулзаад манай бас дэмжихээр энэ ирсэн байгаа. Тэгээд гэрийнхэн тав уулзаад ямар ч гэсэн үнэхээр сайхан байгаа. Аав яг дүү бит хоёрыг жоохон бахаа тэгэл төв бассейн руу анх дагуулж очиод тэгэл бит хоёр сэлд сурч байсан. Ханжоугийн Азийн наадам болохоор миний бас 2 дахь Азийн наадам байсан. Тэгээд би тэрүүгээрээ бас 200 м-ийн өрөөр даалгас хэлтээр финалцсан. Тэр бол бас Монголын усан цэлтийн түүхэнд анхных байсан. Тэгээд Азийн наадам гэхээр ер нь бол бас Азийн олимпик гэж хэлж болохоор маш том тэмцээн шүү дээ. Тэгээд тэнд бас ингээ финалт нь гингүүт бас Монголоос бусад дандаа Азийн наадам гэхээрээс Хятад, Солонгос, Япон л гэж хаардаг. Тэгээ усан цэлэлтээр Монголын тугийг харсан гээд бас яг Америкийн сургууль маань надтай тэгж холбогдож исэн байхгүй. Тэгэхээр ер нь бол тэр бас нэлээд одоо намайг дэлхийд бас жоохон ингээ таниулж өгсөн том тэмцээн болсон юм болоо гэж бодсон. Энэ олимпиас хамгийн том ойлгож авсан зүйл нь яг бууж өгөхгүйгээр өөртөө итгэлтэй. Тэгээд дараагийн олимп хүртэл маш том одоо нэг туршлага гэж энийг ойлгож аваад цаашдынхаа бэлтгэл сургалтыг хийн гэж бодож байгаа. Миний мөрөөдлийн өдөр тэгээд олимпийн тавцан дээр медалийн тавцан дээр зогсох. Надад ер нь бол медалийн өнгө бол хамаагүй. Олимпийн медаль гэдэг чинь өөрөө бүр үгээр хэлхийн аргагүй тамирчин хүн болохны мөрөөдөл өгдөг. Тэгээд хизээ нэг өдөр тэр тавцан дээр зогсож байх болно. Тэгэд Монголын баг тамирчдаа маш том амжилт хүсье. Бид нэр аль хэзээ бас медаль авсан байгаа үнэхээр бахархавштай. Тэгээд цаашдын одоо 8 сарын 11 хүртэл биднэрт маш олон тэмцээн байгаа. Тэгээд бүх тамирчдаа амжилтын дэдийг хүсье.